За өнөөдрийн минь төргий тэгээ тавхан сайхан амарсан биз дээ. Сайн байцгаана уу? За. За өнгөрсөн 7 хоногт бид нар чинь юу лээ өнгөрсөн бүтэнсэ өдөр бид чинь ямар талаар сонслоо? Тэгээ бурхнаас өгдөг те бурхнаас өгсөн бидэнд бүр төрөхөдмөн л өгсөн тэр бас чадвар чадамжийн тухай ярьсан тийм ээ. За ингээд одоо бидний хувьд бол хил заншнаар ингээд авьяас гэж ярьж байгаа. Тэгээ тав хүн ер нь бол амьдралын дунд бас зөндөө олгуудаа харсан баг. Төрлөхөөсөө ингээд бүр маш гоё зурдаг тий одоо уран сэтгэдэг, уран ярьдаг, одоо шүллэгч, одоо дууч одоо ямар ч авьяастай хүн байсан ямар нэг байдлаар нэг юм буруу донтолтонд автаад тэрэнд өөрийгөө ингээд өгчүүл тэрэндээ ингээд одоо толгоогоо мэдүүлчүүл тэр авьяас яадаг лээ. Ингээд алга болохгүй түнд байгаа ч гэсэн энэ зүг бөхчдөг. Тэгэхээр зэрэг хүнд бурхнаас өгсөн тэр чадвар чадамж тэр авьяас гэдэг бол зоригтой ирсэн зүйлээ гэж бид нар сурсан ба. Тэгвэр тэгтээ энэ нь сүнслэг зоригтой ирсэн байгаа. Бурхан өгсөн байгаа. Тэгэхээр түүнээс бас энэ бид нар зүгээр санаандгүй энийг нь энэ тэндээс олж аваад эзэмшээл тэрнийг хөгжүүлээл тэгэл одоо мундаг байгаад байна гэж бодож болохгүй. Хичнээн авьяастай хүмүүсийн дэлхийгээр дүүрэн байсан ч яг ижилхэн одоо юм яг харьцуулах юм бол ерөөсө дутах юмгүй хоёр хүн байсан ч бурхан нэгийг нь өргөж нэгийг нь дор байлгана л. Энэ бурханы эрх мэдэл гэдэг бид нар бас ярьсан байгаа. Тэгэхээр хаан болон хар царт хоёрын хоорондох ялгаа хүмүүс өөрсөнд нь байгаа эрх мэдэл одоо ингээл нэг хүчрхэг байдал алдар нэртэй байдал өөрсөнд нь байгаа бас нэг эд баялагын хэмжээгээр бид нар ялгаж ойлгох гэдэг. Гэтэл энэ бид нар бас яг бурханы одоо нүдээр буюу Библийн дагуу харвал энэ бурханаас тэдэнд өгсөн үүрэг байдаг. Тэд нар өөрсдийн амьдарч байгаа тэр энэ бурханаас олгосон он жилүүдтэй хийх ёстойгоо хийж бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байдаг. Гэхдээ бурханаас өгсөн тэр чадвар чадамжийг хэрэглэх ёстой байдаг. Ингэжээж энэ нь одоо төгөлдөр болно гэж ингэж ярьсан ба. За өнөөдөр би та бүхэнд сүнслэг бэлгийн талаар ингээд ярих юм байгаа. За бүр ингээд нэг бүрчлэн ингээд ярихгүй. Гэхдээ би та бүхэнд энийг бид нар юу гэж ойлгох вэ гэдэг талаар богинохоо ярина. Чадвараас дуудлага руу гэж одоо нэрлсэн байгаа. Чадвараас дуудлага руугаа. За өмнөх номлол дээр бид нар нэг зүйлийг ойлгосон дээ. Таны чадвар чадамж бол та бидэнд явцын дунд олдсон бий болсон зүйл биш ээ. Харин сүнслэг зорилготойгоор өгсөн бурхны бэлэг байгаамаа гэж. За энд нэг асуулт гарч ирнэ. За хүн бүр адилхан ч янз бүрийн чадваруудтай. За тэгэх юм бол бидний хувьд сүнслэг бэлэг нь яг юу юм? Бидний чадамжны тухай яриад байгаа юм. Яг юуны тухай? Бидэнд байгаа зүйлээс бид нар яаж энийг салгаж ялгаж ойлгох вэ? За төрлөх авьяас ба сүнсний бэлэг хоёрын хоорондын ялгаа юу вэ? Тэгээд зарим хүн чадвартай мөртлөө үр жимс багтай байдагнда яагаад вэ гэдэг талаар бид нар өнөөдөр жоох ойлголт авна. За чадвар бол одоо нэгсэндээ бурхан биднийг энэ дэлхийд дэлгэхдээ өгсөн юм суур зүйл байгаа. Суур бидэнд өгсөн суур байдаг. За одоо харин сүнсний бэлэг бол тэр чадварыг амьлуулж байгаа хүч гэж бид нар ойлгож байна. Сүнслэг одоо бэлэг болоо. За одоо багасаа л бөмбөгөнд нэг тийм бүр адтай хөвгдөдөг штэ. Бүр багасаа. За одоо манай баг болоод ерөөсөө нөгөө би та бүхэн өмнө ярьжсэн. Менежер дотороо зогсож явахдаа ингээд нөгөө бөмбөгөө бол ингээ баруун солгоогүй барина. Тэгээ нэг юм жижигхэн зөөлхөн бөмбөгтэй. Тэгээ нөгөө шиддэг байхгүй. Тэгээ бид нар ихэндээ энэ жоох хүүхэд нэг тийшээ онилж шиддэг гэж ерөөсөө ойлгоогүй байсан байхгүй. Тэгсэн чинь хаширт ерөөсөө яг тэрэн дан байсан. Тэгээ яг л онилсон зүйлээ ондог байхгүй. Бид нар чинь ингээд хөл дээрч нэг удаан тогтож чадахгүй ингээд менежнээс зүгж байгаа нөхөр тэр бөмбөгийг яаж тэгж шиднэ гэж бид нар бодох юм тийм ээ. Тэгсэн нэг удаа манай нөгөө хүүхдийн цуглааныг анх одоо эхлүүлсэн одон багш. Одон гэдэг эмэгтэй байлаа. За тэгсэн одон багш нэг өдөр манад хурж ирсэн цай уцсан суучсан чинь тэгсэн гэсэн. Гэсэн сууж байна. Гэт бид хоёр нэг ийш юм гэр дотроо явж байгаад ингээд
ясчлаа. Энэ чинь жоохон гэж хэлмээргүй нөхөрөө штэ гэж байна. Яач юу гэдгсэн чинь ингээд манай хүүхд ингэсэн байц чинь нөгөө өөдөөс нь бөмбөгөө ингэжсэн гэсэн нөгөөтг нь. Тэгэхээр за энэ жоох хүүхэд онохгүй байлгүй дээ гэсэн чинь шийдсэн яг энд нонсон гинэ. Тэгээд би тэндээс нь би юуг ойлгосон гэхээр энэ хүүхдэд нэг жоохон бөмбөгний бөмбөгтэй харьцах нэг тийм юу байна чадвар байна. Нэг юм төрөлхийн бурхан өгснэг чадвар байна. Тэгээ одоо ингээд хөл бөмбөг тоглолоо. За тэр чинь гараараа юм шидэх хөлөөрөө юм өшгөл хоёр ч ондоо шүү дээ. За энд бас тодорхой хэмжээнд нэг юм чадвар багыг харж байгаа. Энд бүр нэг тийм авиас таад. Тэгсэн манай одоо нөгөө сүмийн спортлог ах нар нь бас нэг бөмбөг Америк нөгөө хөл бөмбөгийн бөмбөг эдэр шидүүлж үцчихэд бас волейбол эдэр ингээд нэг тоглуулж үцчихэд ярьж байна. Манай мастер одоо гавыг хэлж байгаа шүү дээ. Танай хүүхдэд авиас байна. Тэгээ энийг одоо ингээд цааш нь явуулчмаар байна гэдэг ингээд хэд удаа хэлж байгаа. За би хүүхдэд магтаад байгаа юм биш. Та бүхэн өөрсдөө эргэн тойрондоо хүүхдүүдэд чинь яг ямар авиас байна те тэрийг та нар анзаарч байгаа шүү те. Энэ нь төрөлхөөс өгөгдсөн байдаг. Тэгээ бид нар ингээд хин нэг алдаршуулах нэг зам хааж эхэлдэг те. Аавыгаа дуурайж, ээжигээ дуурайж эдэргээл ингээд ярьдаг ш. Манай одон зураач байсан ингээд. Манай одонд бөмбөг өшгөлдөг хүн их байгаагүй зүгээр сакс тоглодог хүн байсныг би санаж байна. Гэтэ энэ Америк хөл бөмбөг бол Монгол тоглодог юм чинь энэ одоо энэ координаттай энэ одоо энэ юм чадвар нь хаанаас гараад ирв? Яаж юм эвтэй байгаад байна вэ? Тэгэл ерөөсөө бүр цаашилж явсараагаад би одоо Библийг номлож байгаа хүн цаашилж явсараагаад энэ бурхан өгсөн зүйл байгаа. Эргээгээд энэ бурханы алдрын төлөө байх ёстой зүйл байхгүй. Тэгээ хэрвээ бид нэр энэ Америкийн одоо NFL ч юм уу одоо NBA ч юм уу энэ бүхэл одоо энэ спортын салбар дээр маш их одоо авиастай чадвартай хүмүүс тэд нар хэрэг бурханд итгэдэг бол шууд хамгийн түрүүнд энэ бүхэн бурханаас надад өгсөн зүйлээ. Тийм учраас тэр хамгийн түрүүнд түүнд би ингээд талархлыг бас алдрыг өргөмөр байна гэж хэлж байгааг бид нар зөндөө сонсдог ба. Тэгээд тухайн үед энэ мундаг залуу байнага бодоод өнгөрч байгаа ч гэсэн харин та бид яах вэ? Та бидэнд өгсөн тэр авиас чадварыг бид нар ингэж зарлаж чадж байгаа юу? Ингээд зарлахаар хэмжээнд бид нар үнэхээр бас үйлчлж хариуцлага үүрж байгаа юу гэдэг ийм асуулт бидэнд гарч ирнэ. Тэгэхээр зэрэг та бидэнд байгаа энэ авиас чадвар бол бурханаас бидэнд өгсөн суур тийм одоо чадамж байдаг бахан. Харин энэ дээрээс бурханы ариун сүнснээс өгдөг тэр бэлэг бол энийг амьлуулдаг тийм хүч болж өгч байгаа. За одоо ингээд дуулж хуурдах тал дээр бол одоо би чинь нэг тийм өөрийгөө нэг авиастай гэж боддоггүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө түрүүчийн бүтэнсэн өдөр би ярьсан тэгээ нөгөө сүмийн одоо удирдлага шийдээл заа чи одоо магтаалын одоо үйлчлэлд ингээд орж ингэж хийх ёстой гэдэг хүртэл би тэгж дуулах талаар бодоагүй байхгүй. Тэгээ яг одоо бурхнаас залбираад энэ хэрэг таны надад өгсөн бас тийм юм уу дуудлага юм уу бас таны хүсэж байгаа зүйл юм уу тийм бол надад одоо энэ авиас чадвар өгөөч гэдэг ингээд бас залбирч байсан тийм надад байгаа. Тэгээ яг тайзан дээр гараад үйлчлээд эхлэх үед хүн болгон хажуунаас хэлж байгаа. Тэ хүн болгон дараа нь хэлж байгаа. Энэ чиний хийх ёстой юм байна. Чи энэ зогсох ёстой хүн байж та гэж айгүй олон хүн хэлсэн ба. Тэгэд энэ шиг тэ яг энэ шиг. Та бидэнд бурхнаас анхнаас өгсөн төр зүйл хаана хэрэглэгдэхийг хүсэж байгаа дээр та анхаарлаа тавил та бурхны хүслийн араас явж байна гэсэн үг. Энэ маш чухал сэдв яригдчих. За төрлөх чадвар ба энэ сүнсний одоо сүнслэг одоо энэ одоо бурхны ариун сүнснээс өгдөг бэлгийн ялгааны талаар яриа. За 1-р Коринт номын 2-р бүлгийн 12 дээр нэг юм ишлэл гарч байгаа. Бурхны бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бос харин бурхны сүнсийг хүлээж авсан юм гэсэн. Уяас гэнэ бурхны бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд тэ бурхны сүнсийг бид хүлээж авсан маа гэж. Бурхан бидэнд анхнаас нь бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Бодож байгаад л өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр надад одоо нэг тэр одоо чоономгоо шиг тийм авиас заяачихгүй гэж бодох юм уу? Заримдаа байна. Явуулан шиг болчихгүй яваач гэж ингэж бодох юм байна.
Тэгээд бурхан хүн болгонд бодож байгаад л өгсөн байгаа даа шүү дээ. Тэгээд тэр нийгэмд ямар нэг байдлаар амтагдуулахын тулд хүмүүсийг бурханы талаар бодоход хүрэхийн тулд өгж байгаа инфлюенс тэр нөлөө өгөхийн тулд бурхан тэр чадвар чадамжуудыг өгсөн байгаа даа шүү дээ. Тэгээд энийг нь одоо яг зүг чигтээ болгож илүү хүчтэй, илүү тод болгохын тулд бурхан өөрийнхөө ариун сүнсийг өөрийн хүмүүстээр өгсөн байгаа даа байхгүй. За, хүлээж гараа. За тэгвэл нөгөө натурал буюу одоо бид нар байглаасаа гэж ярьдаг. За тэгээ байглаасаа гэдэг бол байгаль нь бурхан болчих гээд байна тийм ээ. Бид нар бол бурханд итгэдэг хүмүүс учраас бурхан биднийг анханаас нь тэ ингэж төрүүлэхдээ өгсөн тэр чадвар чадамж бол төрлөхөөс бидэнд өгөгдсөн. Бас дээрэс нь бид нар ингэж сурч хөгжүүлсэн тийм зүйл бас байгаа. За одоо итгэгч бай, үл итгэгч бай бүгдэд л одоо авяас чадвар байгаа. За хүн өөрийнхөө төлөө үнийг бас ашиглаж болно. Яг гэвэл бурхан бас анханаас нь төлөвлөөд энүүгээрээ хоол унд олж идэхийг бас зөвшөөрсөн баг. Тэгэхээр энийг бид нар энэ л бурханы төлөө л ах хэвээр би энийг одоо бизнест хэрэгжилж болохгүй гэж бас бодож болохгүй нэ штэ. Тэгэхээр заримдаа ингээд зарим номлогч нар ч юм уу уран илтгэгч хүмүүс бас тэ илтгэлээ энд илтгэл тавиад явахдаа бас цалин хөлс авж байгаа харагддаг. Бурхан энийг бол буруу шахахгүй. Тэр хүн энүүгээр амьдрахын тулд бурхан тэр хүнд ийм чадвар өгсөн байж болно шүү дээ, тийм ээ. За улс төр хөөж байгаа хүмүүс байна, засаглаж байгаа хүмүүс байна. Эднэрт ч гэсэн бас ингээд ийм бурхан авяас чадвар өгсөн ба. Би юу одоо яг үнэндээ бол юун тэр улс төр мөс төр би ойлгохгүй. Надад ерөөсөө тийм авяас өгөөгүй юм шиг байна. Тэгээд тэр тийм авяас авсан хүмүүс байна тийм ээ. Тэгээд юмыг бүр тэр том зургаар нь харж чаддаг. Тэгээд бас дээр үед бол ер нь бүр тийм ихтгэл байсан шүү. Одоо цаг үед хүмүүс жоохон тэгж бодохгүй болчиход байна. Дээр үед хаад ноёд тэгээд одоо засаг ноё одоо юу ч ядیں۔ Тэгээд одоо баруун Европт хүн төвлөрж исэн тэр үед бол хэрвээ ингээд нэг юм сурвалжид гаралтай юм royal family буюу хааны угсаа гэвэл хүмүүс энийг бурханлаг эрх мэдэл гэж хардаг гэсэн. Тийм учраас маш их хүндэлдэг. Тэгээд ч бас тэдэнд ингээд зориулагдсан авиас чадвар өгөгдсөн гэдэгт итгэдэг байсан ба. Одоо болохоор чинь одоогийн одоо хүмүүс чинь илүү нөгөө ардчилсан гэдэг утгаараа хүн хинч тааж би ч одоо ерөнхийлөгч болж болно гэдэг л хорвоод амьдарч штэ тий. Гэхдээ энэ яг үүндээ тэргээр явдаггүй. Олон хүн сонгуульд өрсөлдсөн ч нэг л хүн сонгогддог. Энэ бол бурхны сонголт байгаа даахгүй дандаа. Нөгөө хүн нь бид нар таалагдах юм ярина, таалагдахгүй ч юм ярина, шал ойлгохооргүй, шал мунхаг юм ч үлдэн. Маш их ухаантай ч хүмүүс бас зөндөө баг. Энэ хүмүүс өөрсдөө ч мэдгүй энэ дэлхийн ертөнцид маш том нөлөө авчирч энүүгээр нь тэ бурхан бас олон зүйлийг бас ингэж нааш чааш нь болгож яадаг гэж би итгэдэг. За хэдүүлээ одоо ойрын үед бол бидний амьдарч байгаа энэ газарт ер нь жоохон нэг ойлгохгүй олон зүйл гарч ирж байгааг бид нар мэдж байгаа тийм ээ. За одоо ингээд Монголоос чинь цагаачлалын виз одоо ер нь нэг төр зогслоо шүү дээ тийм. Тодорхойгүй хугацаа гаргаж байгаа. Тэгэхээр одоогийн энэ удирдлага нь хэдэн жил одоо засаглал нь төдий чинээ зогсно гэсэн. За ингээд энэ нэг талаасаа ингээд нэг жоохон одоо биднэрт нэг англиар бол одоо not fair. Тэгээ биднэрт бол энэ нэг тийм ашигтай сонсогдохгүй бидний одоо таалалт ерөөсөө нийцэхгүй юм байгаа ч гэсэн эргээр харуул жоохон өөдрөг талаас нь харуул энэ их олон баримтчилгааны үеэр зарим хүн гэр бүлээсээ хол аав ээжээсээ хол муу юм хийгээд буруу яваад эсвэл донтолтон давтаад тэгээд бүр ингээд нөгөө их нутгийнхаа талаарч бодохгүй гэр бүл эхнэр хүүхдийнхээ өмнө ч гэсэн хариуцлага хүлээгээгүй хон энэ дотор баригдаад ачигдаад гэртээ очиж байгаа нь сайн уу? Сайн байж болно тий. Гэх мэтчлэн жоохон юмыг өөдрөг хараараа гэж хүсэж байна. Магадгүй тий одоо бидний хувьд ингээл тий одоо янз бүрийн визнүүд одоо ингээл зогсол зарцаагдаал ингээл энэ тентхийн улсуудаа энэ улс сөргөөцөлтөөл жоохон аюултай сонсогдоод байгаа ч гэсэн хэрвээ бурхан байгаа бол бидэнд амьдрах хугацааг өгсөн. Тэр амьдрах хугацаа маань ойрын жилүүдэд дуусах ёстой бол тэгээд дуусаг. Бид нар мөнхийн ирээдүйдээ итгэдэггүй үгүй юу гэдгээс хамаарч бидний одоо байгаа болж байгаа нөхцөл байдлыг өөдрөг харах уу, уруу харах уу гэдэг маань шийдэгдэнэ. Тэгээд тийм учраас Есүс хэлээд байгаа байхгүй. Энэ дэлхийгээс та нар юу гэж ингэж амар зууралдаад байт юм дээ. Тэ? Зууралдах юм их байхгүй шүү дээ гэж.
Тэгээ бурхны тогтоосон цаг ирж байгаа бол би хүлээж авна гэдэг тийм бүр итгэлтэй байх хэрэгтэй. Тийм шийдвэртэй та болох хэрэгтэй болно гэсэн үг ба. Тэгэхгүй би одоо тийх байсан, ингэх байсан. Гэхдээ нэг одоо тэр улсад очиж үзэл өгөх байсан гэж бодож байгаа бол энэ зүгээр мөчөдгөн бодол. Юун тэр мөнхийн улс бол тэр Тэнгэрийн хаанчлал бол юун тэр Малдивын арлууд тийм ээ. Юун тэр одоо хайна, юун одоо тэр одоо юу юм те хүмүүсийн аялаад гайхуулаад байгаа газар. Тэд бол энэ Тэнгэрийн хаанчлалтаа юутай ч харьцуулшгүй. Энэ дэлхий дээрх зүйл шүү дээ. Бүх юмс энэ дэлхий дээр бүх юмс өнгөрөн одно гэд Библиэлд аль хэдийн хэлсэн учраас өөдрөг байгаараа гэж та бүхэн уриалж байна. За жоохон далилаа буцаж ирээ. Бурхан бидэнд төрлөхөөс өгсөн тэр авиас чадвар чадамжийн дээрээс тийм өөрт нь итгэдэг аврагцсан хүмүүс тэр өөрийнхөө сүнсийг өгсөн нь энэ бүхнийг ингээ асааж амьлуулж өгж байгаа юм. Тэгээ энэ нь эргээгээд яг нэг зүг рүү биднийг чиглүүлж идэг байгаа. Тэгээ энэ талаар бид нар өнөөдөр сонсноо. Хүн өөрийнхөө төлөө ашиглаж болно гэсэн шүү дээ, тийм ээ? Төрөлхийн авиас чадварыг энд ямар ч буруу юм байхгүй байгаа. Гэхдээ зөвхөн өөрийнхөө ашигын төлөө эсвэл өөрийгөө дөвүүлэхийн төлөө би л өөрөө бүх юмыг эзэмшин ингээд хаанчлан засаглана гэж байгаа бол энэ буруу болно гэсэн. Энэ хуваалцахын төлөө, бурхны төлөө, бусдын төлөө өгөгдсөн байдаг гэдэг бид нар мартаж болохгүй. За тэгвэл энэ сүнсний бэлэг буюу бурхны ариун сүнснээс өгөгдсөн тэр бэлэг бол Христэд итгэн аврагдсны дараа өгөгддөг тийм бэлэг байна. За мөн ариун сүнс үнэхээр оршин байгаа гэдгийг илэрхийлсэн тийм илэрхийллийн төлөө учраас бидний дотор үнэхээр итгэвхтэй болж эхлэн зарим хэрэглэгдээгүй авиас чадвар. Тэгээ бурханд алдар өргөхөд ба бусдын авралын төлөө энэ бол чиглэсэн байт юм аа. За ийм байна. За ингээд сайн илтгэж чаддгүй юм байж гэж бодъё. Жишээ ярьж байна. Сайн илтгэж чаддгүй юм бай гэж. Тэр хүн өөр авиас чадвар байж л. За сайн илтгэж ярьдаг хүн байна гэж бодтой. За энэ хүн төрлөхөөсөө буюу үүнийг ингээ хөгжүүлсэн дээрээс нь илтгэж ятгахдаа бурхны ариун сүнс түүн дээр өгөгдөх үед тэр өгөгдсөн бэлэг нь одоо чиглэлтэй болж бурхны дуудлага зоригтой нэгдэх үед юу болж хувирдгоо гэхээр тэр хүн илтгэж ятгаж байхад хүмүүсийн зүрх сэтгэл хөдлөж Христийн тухай дээр сайн мэдээг хүлээж авч тэгээ Христийг эзнээ аврагчаа гэж хүлээж авж байгаа нь бол энэ үр жимс байхгүй. Энэ үр жимс нь юу гэхээр бурхны ариун сүнсээр ингэж ургуулгадж байна гэсэн үг. Тэгэхээр зэрэг алив нэг таригдсан үр услагдах хэвээр тийм ээ. Услагдаа тэгээд энийг нь ургуулснараа эндээс үр жимс гардаг гэж Библиэд хэлсэн учраас энэ шиг бид нэр одоо энэ дэлхийд одоо таригдсан өрнүүд харин үүнийг бид нар услах хэвээр. Энэ услана гэдэг нь нөгөө бурхны яг бидэнд өгөгдсөн амьдралд маань өгөгдсөн зөв зорилгын дагуу услагдахад бид нар бурхныхаар ургаж эхэлнэ гэсэн. Бурхан биднийг ургуулахыг хүсэж байгаа. Тэр биднийг ургуулах үед үр жимс гарнаа. Ургуулах үед нь үр жимс гарна. Энэ үр жимс нь бурхны алдрын төлөө буюу бусад хүмүүсийн авралын төлөө байх ёстой байт юм а гэж. За одоо энэ дэлхийд ингээд одоо маш баян юм алдартай болсон хүмүүс байна. За одоо тэгээ заримдаа мөнгөө бүр яахаач мэдхээ байсан хүмүүс байж штэ тий. Эдгээр чинь бас татвар матур татааснаас ингээд жоохон чөлөөлөгдөхийн тулд айгүй их юм нөгөө donation буюу тий одоо хандивт ингэж одоо бүр саяар ингээ хэдэн 100 мянгаар нь зарцуулдаг гинэ. Тэгээ ингэхдээ тэдний хувьд бол эхний зарим хүмүүсийнх нь хувьд бол ерөөсөө цаад санаа нь татвараас л ер нь жоохон гэж баг татвар төлчих гээд байна шүү дээ тий. Ийм маягтай бултах маягтай ийм үйлдэл хийдэг бол зарим хүний хувьд бол үнэхээр тэгдэг гинэ. Би чинь энэ хүнтэй яг адилхан годомж нь мөлхөж авсан хүн шүү. Би үлсэж авсан хүн шүү. Тэ? Тэгээд тэр тийм хүмүүсийг үнэхээр үнэн зүрхнээс хайрлахтаа тэдний төлөө өөрсдийнхөө эд хөрөнгнөөс бас ингэж хуваалцаж зориулжснараа нөгөө хүмүүс нь нөгөө ятуу хүн өлсөө за өнөөдрийг өнгөрөөгөл би өөхөх бахтайгаа бодож байсан хүнд нэг өмнөх талах ирэхэд тэр хүн яах вэ? Баярлаад бурханд талархал өргөж байгаа байхгүй. Тэ? Thank you God. Бурхан минь баярлаа гэж. Тэгээ энийг л одоо ийм нөлөөг бурхан үнэхээр бас бид нэр өгүүлэхийг хүсдэг. Тэгээд харин бид нар бүгдээрээ нэг ингэж бас бодож болохгүй. За яг тэр хүмүүс шиг баяцсныхаа дараа л энийг хий гэж бодож болохгүй. Тэгэхээр нэг ингэсэн штэ. Чи яг чиний ятуу байна уу, баян байна уу хамаагүй.
хувцсгүй үлсэд цангаж даарсан нэгэнд чиг өөрийнхөөсөө хуваалцж байгаа бол тэр чинь та нар миний хайрыг дамжуулж байгаа хэрэг юм а гэсэн. За зөвхөн өгөхдөр ийм бай гэж бод. Өгшөө бас зөндөө олон зүйл дээр бид нар Бурхныг гэрчлэхийн төлөө энэхүү авьяас чадварыг авсан байдаг байгаа дээ шүү дээ. Амен. Би одоо Бурхны ариун сүнсний хүч чадлаар хийгддэг тэр гайхамшгуудыг бол би хизээч үгүйсэхгүй. Яс зөндөө харж ис учраас бас тийм гайхамшигтай үйлсүүд яг дэргэд бас гэрч болж байсан үний хувьд би нэг бол үгүйсэхгүй. Та хүн би урд нь нэг хэл удаа ярьжсэн бах та. Би Эрдэнэтийн чуулганд одоо Оклендын сүмд үйлчилж байгаа одоо мөнхөрн пастор үеэр нэг 2 сар илүү нэг сар илүү нэлээд удаа хугацаатай очиод үйлчилж байсан байхгүй. Тэгээ тэр үед айгу сонин гэрчлүү зөндөө сонсч байсан. Тэгсэн чинь нэг ихчээс цуглаандаа ингээд ирээд үүдэнд ухтагч хийдэгч илүү нэг ухтах багт ингээд үйлчилдэг ихч байхгүй. Тэгсэн чинь тэр ихч нөгөө одоо төр хэмлэгт юу ахгүй юу хүүхдийн их баригчийн хажууд чинь бас нэг сувлагч юм асрагч юм уу тийм байгаа байхгүй. Тийм хүн байхгүй. Тэгээ жоохон нас нь нэг 50 нэлээд гарсан хүн байсан уу? Яасан нэг тийм ихч байсан. Тэгэхээр тэр ихчийг Христэд итгэсний дараа тэн дээр их тэр имлэг дээр нэг сонин зүйл болсон. Хаяна хүүхдүүд чинь нэг юм нэг бүтэлттэй төрчдөг штэ. Тэгээ ингээд нэг зүрх мөрхөн зогсдог ч юм уу ингээд хүүхдээ насвардаг байл таг тухайн үед. Тэгсэн чинь яг нэг тохиолдол дээр яг гардаж их барьж авч ясан тэр дээр үе дээр тэр хүүхэд ингээд нас урцсан нөгөө эмчин нөгөө хүүхэдтэй жоохон ноцолтож байгаад орхисон байгаа байхгүй. За одоо ингээд энэс чааш чадахгүй нэгэд. Тэгсэн нөгөө ихч чинь нөгөө хүүхдийг шууд тэрвэрч авангуудаа илгэндээ наагаад бурхан минь та амийг өгөөч гэж залбирсан байгаа байхгүй. Тэгсэн бурхан тэр хүүхдийг амьлуулсан. Тэр хүүхэд амьдэрсэн байхгүй. Тэгээд энэ нь нэг удаа биш бүр нэлээд удаа хэдэн удаа тийм болсон чинь нөгөө жоохон асуудал гарна. Нөгөө ихчиг дуудаараа гэдэг болсон гэдэг. Тийм сонсч байсан. Тэгээд тэр хэр удаан тэгэж үргэлж ирсэн юм бүү мэ. Тэгээд ямар ч байсан тийм би сонсч байсан. Амьдрал дээр тийм зүйл болдог. Харин тэр ихч одоо би итгэгч хүн учраас асрагч хийгээ зогсохгүй гэж бодоод тэр одоо бурхан өгсөн тэр одоо ажил амьдралаа ингээ хаюул явах. Сайн мэдээ тарагч болно гэдээ явчих болно л да тий ингэж болно. Гэхдээ тэр ихч гэр бүлээд дэжэхийн тулд өөрийнхөө амьдралын төлөө тэнд зогсоод төдийгүй өөртөө байгаа итгэлээ тэнд хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бурхан тэр хүнд ийм залбирлын юу өгсөн байгаа даа да тийм ээ. Залбирлын ийм одоо бэлэг өгсөн байгаа. Энийг нь хэрэглэх үед үр жимс гарч байгаа байхгүй. Тэгээ бид нэр ингээд энэ тэнд очиод одоо энэ ихчийн тухай сонссон юм чинь ингээд туршиж үзээд яваад ах гэхээсээ илүү бид нар үнэхээр ийм тохиолдол гарвал бид нар энийг хийх итгэлтэй юугүй юу гэдэг дээр анхаарлаа тавих хэрэгтэй. Бурхан яг одоо юу хийхийг хүсэж байна тийм ээ? Юу хийхийг хүсэж байна? Танд ямар авьяас чадварыг бурхан өгсөн бэ? Тэрийгээ та хэрэглэх үед л үр жимс гарна гэсэн. За сүнсний бэлэг бол бурханы ариун сүнсний илэрлэлээр байдаг гэсэн тийм. Өөрөөр хэлбэл бурханы оршихуй, бурхан хамт байна гэдгийг илэрхийлж байдаг юм а гэж. За 1-р Коринтын 12-ын 7-р ишлэлдэр ийм ишлэл гарч байгаа. Энэ сүнсний бэлэг нь нийтийн тусын тулд сүнсний илэрлэлийг хүн тус бүрд өгсөн байгаа гэж хэлсэн байна. Тэгвэл бурханд итгэдэг хүн болгон дээр бурханы ариун сүнс энэ бэлгийг өгсөн байна гэсэн үг байхгүй. Хүн болгоных адилхан байх албатай биш гэдгийг дахин хэлээд байгаа шүү. За энд илэрлэл гэдэг үг бол маш чухал. Энэ бурханыг одоо оршихуйг илэрхийлж байгаа. Бурханы ариун сүнстэй хүч чадлаараа оршин байна гэдгийг илэрхийлж яадаг байна. За сайн нэг одоо ер нь дандаа уулздаггүй баг жилийн дараа нэг уулзж байгаа хаа. Сайн тийм хүмүүстэй цуг ингээд суугаад бас хоол идэх тийм юу гарсан. Тэгээ ингээд яриа суужсэн чинь тэн дотор яг нэг бурханд итгэдэггүй хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэгсэн нэг залуу тэгээ ярьж байна. Тэгэл одоо тэр ч юм сайн, энэ ч юм сайн гэл нэг яг юу ярьсан би одоос жоохон мартчихад. Гэхдээ ямар ч байсан нэг юм байглаасаа гэдэг нэг тийм үг гарч ирсэн. Тэ? Байгаль одоо ээж тэгээд ингээд ярьсан. Тэгэхээр би тэнд бас дуугаа сонсоод толгоогоо зөхиодaltaй биш. Чигтээр бол яг энэ дээр бол хоёулаа бүр шал
эсрэг байна. Би Бурханд итгэдэг хүн учраас Бурхан энийг өгсөн гэж л би хэлнэ. Тэгээ түүнээс байглаас олоод тэрийг нь одоо янз бүрийн байдлаар хүн ингээл одоо нэг тий бусдаас илүү эзэмшээд байгаа юм ерөөсөө биш. Бурхан өгсөн зөвшөөрсөн тохиолдолд ийм болж байгаа гэдэгт би итгэдэг юм аа гэд. Би хэлгээс өөр аргагүй болсон. Тэгэхээр зэрэг одоо би энэ бүтээсэн өдөр нэг тайзан дээрээс л ингээл нэг тий нилээд минутын турш ярьдаг зүйлээ амьдрал дээр хэрэглэхгүй бол яах вэ? Энд тэнд очиод ингээл янз бүрийн зүгээр л тэр чинь би ямар том юм хурал юм семинар дээр очичоод эсэргүүцээ ташгараад ингээд байгаа ш тэ юм нурааж байгаа ш. Харин зүгээр яг ширээний ардад надтай ярьж байгаа хүнд би өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Миний дотор байгаа тэр Бурханы амьд оршихуй би илэрхийлж өмгөөлж би ярих хэрэгтэй үстэй. Тэгэхгүй бол энэ хүн чинь тэр хүн чинь тэгж бодсоор насыг баруул яах. Тэгээ миний одоо түүнд ингэж өөрийгөө илэрхийлж ярьж байгаа нь ямар өөрчлөлт авчирж байгааг энийг нь Бурхан хэрхэн хэрэглэхийг нь би мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө талаас хүлээсэн зүйлээ би хийсэн л гэсэн утгатай байхгүй. Аамен. За одоо ингээд найрал дуу тийм ээ 4 хоолойд болдог. За найрал дуу ингээл дуунд болол ерөөсө хамгийн одоо фан буюу хамгийн одоо сэтгэл хангалуун дуулдаг хүмүүс нь нөгөө гол хоолой буюу сопрано. Тэ одоо эмэгтэй хоолой гэсэн. За эмэгтэй одоо юм нарийн хоолойны хүмүүс бол дуугаа яг өөрөө өнгөөр нь дуулж байгаа учраас тэргээ зүгээр яг зөв дуулчихад л ерөнхийдөө болж байгаа. Тэнд ингээл ганц нэгэн тод ингээл сондгоороо дах юм баггүй чи найрал дуу учраас яг ижилхэн дуулах хэрэгтэй байхгүй. За тэгсэн чинь за эмэгтэй 2 дугаар хоолой буюу одоо нөгөө тий аригл хоолой гэх юм бол юу гэх юм бол за энэ болохоор чи альто. За альто хоолойнд болохоор чинь яг ингээд сонсох юм бол ингээд ийм солгоо дуурайгаад байгаа юм шиг сонсогдсон заяа. Шал өөр өнгөөр тууж байгаа байхгүй. Гэхдээ яг нөгөө сопранотойгоо нийлэхдээ зэрэг ингээ өнгөнд хоршоод тун тааламжтай сонсогдно. За эрэгтэй 2 хоолой байгаа тийм. Тэгээ эрэгтэй нарийн хоолой нь болохоор чинь тенор гэж байгаа тийм ээ. Эрэгтэй тийм цээл нарийнхан хоолой бол яаж ч байсан гой сонсогддог. Тэгээд ер нь тийм хоолойтой хүмүүс чинь голцоо юм нэг юм жоохон нуруулаг юм царилэг хүмүүс байгаа заа. Тэд нар чинь ингэж яриад байгаа шүү дээ. Тэгээд нарийнхан ингээ тэр хоолой чинь бүх тэр дуулж байгаа 4 хоолойноос ингээ хамгийн нарийн өнгөөр дуурч байгаа учраас эдгээр хамгийн мундаг дуучтай байна гэж бодогдоход хүргэнэ. За тэгээд тэдний бас тэднийг өөрсдийн дангаар нь дуулах юм бол шал шогийн сонсогдсон заяа. Нэг юм сонин ингээ өөр өнгөөр дуулаад байгаа. За энэ яг нэг өнгөнд буруу дуулаад байна гэж бодогдоход хүргэнэ. Нөгөө 2 хоолойтой яг ингээ сүлэнгүүт хоршоод гой сонсогдно. Гэхдээ нэг юм дотно. Дан юм нарийнхан хоолой дуурайад байгаа хөө одоо. Им шингэн хоолой дуурайад байгаа. Тэнгүүд тэнд одоо нөгөө одоо хүчрэхэг юм бадруун хоолой орж ирэхтэй болж. Энийг бейс гэдэг тийм. Одоо баргил хоолой. За баргил хоолойг сонсох юм бол айгүй юм хөвгөлтэй сонсогдсон. Дүн бум бум гэсэн нэг юм хоолой явж. Энэ сууринг байхгүй бол тэр хоршил ерөөсөө юм нэг цулгуу сонсогддог. Нөгөө баргил хоолой нэмээд ороод ирэхээр хаашаагаа ингээд одоо бүр ингээд юм дүүрэн сонсогдоод маш их тааламжтай болдог. Тэгээ бид нар Крисмасаар ингээд хоолой салгахаар тэгээ ямар гоё сонсогддог гэлээ тийм ээ. Тэгээ яг энэ шиг. За одоо би бол баритон хоолойны хүн баггүй одоо нөгөө манай гамбаа гэдэг чинь тий одоо баргил хоолойны хүмүүс манай Баторж байна тий. Бид нар одоо нөгөө бусдыгаа дуурайгаад нөгөө тенор мянорыг дуурайгаад тэднэртэй барьцаал ингээд байгаа бидний хоолойны чадамж хүрэхгүй. Тэд нар биднээс илүү дээгүүр дуулж чадна. За яг нэг нөгөө эмэгтэй 2 дугаар хоолойдоо жоохон барьцаж алах юм тий. Бид нар төсдөөд. Гэтэл бид нар чинь эмэгтэй хоолой учраас биднээс чадвар нь хамаагүй өөр байгаа. Тэгээд айгүй их тийм юу шаардна, чадамж шаардна тэднэрт. Яг тэгвэл нөгөө гол өнгөтэйгөө жоохон ойрхон дуулж байгаа учраас. Нөгөө сопрано буюу нөгөө гол өнгөөр дуулж байгаа хүмүүстэй ч барьцах хэрэггүй. Тэд чинь маш өндөр дуулж байгаа шүү. Тэд нар шиг дуулна гэвэл нөгөө баргил хоолойтой мануст бол энэ бол хүнд асуудал. Бид нар чадахгүй. Би орлож чадахгүй гэсэн үг байхгүй. За би гол нь юу ярих гэдэг юм бэ? Бидний одоо чинь баргил хоолойтой бидний гамбаа тий. Бурхан ингэж бүтээсэн байна.
Энд нь бид нар гомдох хэрэггүй шүү тийм ээ. Тэр ол зоо шиг, тэр ганаа шиг, тэр одоо аагийн шиг ингээл бид нар дуулж чадахгүй нэгэл хоёлоо болонд очицсан өөлж мөйлаа л тий. Бүр ингээ гунхарч мунхараад ингээд авах ерөөсөө шаардлага байхгүй. Бурхан биднийг ингээл бүтээсэн. Тэгээ гол нь зөв өөдрөг юм юу гэхээр бид нар тэр найрал донд хэрэгтэй байхгүй юу? Байхгүй бол тий яг Крисмас ирэнгүүт манай уянга бид нар гуйдаг байхгүй. Тий та наргүй бол ерөөсөө явахгүй байна гал ингээд байдаг байхгүй. Энэ шиг тэгээ айлч хоолойныхан байсан гэсэн дутах байхгүй. Бүр дутна, өгүүлэгдэнэ. Энэ шиг энэ дэлхий дээр бурхан бүр нэг тийм одоо нэг harmonized гэж ярьдаг те. Одоо бурханы ингээд найруулсан юм том гоё юм симфони найрал хөгжим энэ дэлхийн бүх хүмүүсээс ингэж одоо уянгалж байгаа гэж бодвол хүн болгон энэнд үүрэгтэй байхгүй. Хүн болгон өөр бүтээгдсэн. Тийм ээ? Өөр бүтээгдсэн. Тэгээд хүн болгон өөрсөнд чинь хариуцуулж өгснийг хийх үед энэ нь бурханд үнэхээр тааламжтай дуу хоолой болдог. Бусдад тааламжтай дуу хоолой болдог. Сүнсний бэлэг буюу ариун сүнсний оршин бууг бусдад харуулах цонх бол энэ сүнсний бэлэг. Ариун сүнс бидэндээ хамт байгааг харуулах цонх нь болж өгдөг. 1-р Коринтын 12-ийн 8-аас 11. За нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг тэр л адилхан сүнсээр өгсөн. Өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх сүнсээр нөгөөд нь эдгэх бэлгийг нэг л сүнсээр өгсөн. Өөр нэгэнд нь гайхамшигыг үлдэх, нөгөөд нь иш үзүүлэг, бас нэгэнд нь сүнснүүдийн ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэл, өөр нэгэнд нь хилүүдийг тайлбарлах чадварыг өгсөн ба. Энэ бүхнийг мөнөөхөл нэг сүнс ажилуулдаг бөгөөд өөрийн тааллаар хүн тус бүрд хуваарлан өгсөн байна гэж хэлсэн. Аамен. За одоо ингээд хэлний тухай ярьж байгаа. За одоо ингээд яг одоо орчин цагт нэг жоохон түгээмэл болцоод байна л да. Хар хэлээр ярих гэдгийг нэг жоохон түлхүү ингээд нэг ойлгохдохгүй нэг аялгаар яриад байгааг хар хэлээр ярих гэж зөвхөн гэж тэгж ойлгоод байгаа байхгүй. Тэгээ тэр зөвхөн нөгөө хар энд ярьж байгаа хэлээр ярих чадвар биш байхгүй. Өнөөдөр манайд чинь орсоор бүрстэй зүгээр л монголоос илүү ярьдаг хүмүүс байх шүү дээ. Тэгээ манай хулан биш шүү дээ. Орсоор бол зүгээр ярина шүү дээ. Бүр ярих байхгүй бүр ингээд русский язык. Тэ? Одоо манай үйл ажиллагаа нь орсоор ярьдаг. Тэгээ өнөөдөр англиар ингээд одоо чарлээд ингээд орчуулж өгч байна. Энийг бид нэг бэлэг гэж харж болох уу? Энд чинь хэлийг тайлбарлаж, хөврүүлж, орчуулж та ингэж байгаа бэлэг байхгүй юм чинь. Сүнсээр өгсөн бэлэг байхгүй. Энэ бол маш чухал зүйл байгаа. Тэгээ би та бүхэнд нэг бас хэд удаа ярьж байсан өнгөрсөн 19 жилийн туршид би анх Америкт дөнгөж ирчгээд нэг удаагүй энэ чинь нэг 7 хонцоод би нөгөө Денверийн цуглаанд үйлчлэхээр илгээгдсэн байна. Тэгээд нөгөөдөл яагаад чинь тэр нэг мөнгө төгрөгөн дээр болсон юм уу нэг онгоцоор нисгчихгүй намайг тамлаад тэгээд нөгөө энэ Greyhound буюу одоо орон нутгийн шуудангийн автобус суулгаа явуулцсан. Шугамын нөгөө орон нутгийн автобус нь 44 цаг явсан заяа. Нөгөө автобусны сандал бол тийм хөгжилтэй байдаг ширээсээ заяа. Айгүй хавчиг. Тэгээд тухайн үед би чинь 235 паунд буюу бараг 100 шахуу килограмм сайхан залуу байлаа шүү дээ. Өндөр байсан шүү. Тэгээд байхгүй. Нэгсэгдээ одоо тэр яасан тэгээд нэг тийм нэг ах нар ингээ зузаан нөхөрч тэр чинь ингээ суух тэр чинь ингээ нэг ааглаа суучна шүү дээ. Тэгээ яаж чаддгүй. Нуруу муруу өвдлөө, буу юм боллоо. Ингээд харахнаа ингээд автобусны хоёр талаар ингээ хоёр юм зэрэгэлдээ сандлуудтай тийм автобус байхгүй. Тэгээд яагаад ч юм миний хажуудах сандлаас өөр бусад бүх сандлууд хүмүүс дүүрэн заяа. Нэг хүн суухгүй л яваад байгаа байхгүй. 44 цаг явсны 42 цаг нь би ерөөсө хажуудаа хөнгөө явсан. Тэгсэн чинь тэр 2 цагт нь юу болсон гэхээр нэг хотоос нөгөө хот руу одоо нэг буудлаас нөгөө буудлал руу явахгүй чинь нэг эмэгтэй орж ирсэн байхгүй. Тэгээ ингээд нөгөө тэр эмэгтэй өөрөө бас айгүй нэг урайлахын эмэгтэй байсан учраас ингээд жоохон ярьсан байхгүй. Миний англи гэж хэл гэж ямар юм бэ те. Тэгээ би ингээд гинт яахгүй ингээд зүгээр танилцаад ингээд ясаж чинь нөгөө эмэгтэй тэхгүй би юу хийх гэж байгаа юм би асуусан чинь нөгөө шинэ машин худалдаж авч байгаа хүнээс шинэ биш хуучин машин. Тэгээ нөгөөтг нь ийм нэг механик юутай араатай. Анх удаа барьж үзэх гэж байгаа гин. Тэгээ YouTube-ээс нэг жоохон заавар харсан гинэ.
Тэгээ анх удаа барих гэж байгаа байхгүй. Тэгээд ийм хол газар нөгөө машина жолоодод явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгсэн надад тэр айгу сонирхолтой санагдаад тэгээ миний анхаарлыг татсан. Тэгээ миний дотор ингээд нөгөө одоо би энэ хүнд Бурхны тухай ярих хэрэгтэй байна гэж бодол төрсөн. Тэгээ би тэр хооронд би залбирахгүй юу? Бурхан минь ээ, надад туслаарай. Энэ эмэгтэй миний хажууд ингээд одоо бараг оролцоогоор цаг явах юм шиг байна. Тэгээ би энэ эмэгтэйд яадаг ч байсан би таны тухай ингээд ярих хэрэгтэй санагдчих. Надаа англиар ингээд ойлгуулж чадхад минь туслаач гэсэн юм. Яг юу гэж ярьсан бөмбөд би одоо сандгүй. Нэгтэй би өөрөө нэг утгын санаж л та. Тэгээ тэр эмэгтэйд би хэлэхгүй. Чи Бурханд итгэдэггүйг асуусан чинь би энэ багада сүмд явдаг гэсэн одоо хаяа явдаг гэлтэгч. Удахгүй гэрлэх гэж байгаа юм. Тэгсэн чинь нөхөр нь одоо нөгөө энтгээг хүн юм байна л да. Тэгээ хиндүү шашинтай хүн. Тэнгүүтээ яасан гэхээр тэр хиндүү шашных нь айгүйх нөлөөг авч байгаа гинэ. Тэгээд хурмаа бас нэг хиндүү мөрөглийн тэр зарчмаар хийнэ гэж байгаа байхгүй. Надад тэр өөрөөсөө таалагдаагүй. Бүр миний дотор игдүүцэл төрсөн. Тэгээ би тэр нэг англиар хамгүйгээ холж байгаа хэлж байгаа шүү. Чи христч хүн. Тэгтэл Бурхныг огт мэддэггүй тэр одоо Бурхныг бүр эсэргүүцэж байгаа юм хүнтэй чи гэрлэж байгаа. Нэг тэгчний алдаа. Тэ хийж байгаа амьдралдаа хийж байгаа алдаа чинь. Заавал хайр сэтгэл мэтгэл гэдэг ингээд суух гэж байгаа. Хоёр дахь алдаа чинь чиний итгэл бишрлийг ингэж давмгаалахыг, хүчрхийлэхийг чи зөвшөөрч байна. Яг чи одоо өөр хотоос анх удаага механик гараата машин барихгаа явж байгаа. Чи замдаа юу тохиолдохыг юусэн мэдэхгүй. Зүгээр нэг заавар уншаад амьдрал дээр хийх хоёр чинь ондоош та гэж байлсан. Эмэгтэй өөлж хэлсэн. Би анх удаага англиар хүнд одоо гэдэг Бурхны тухай ярьж байгаа. Тэгээд би монголоор ярьж байгаа та нар ойлгохгүй байгаа юм чинь англиар хүнийг ойлгуулсан гэж бодоо. Тэгээд би тэрийг дараа нь бодсон маа. Энэ яг ариун сүнс хийсэн ажил байна гэж харж. Ариун сүнс тэр эмэгтэйд юм бодуулаад магадгүй би тэр эмэгтэйдээ би дахиад зөвхөн тэнд уулзаж магадгүй те мөнхийн улсад л уулзаж магадгүй. Тэг хэн байсныг царайг ч мартчих. Ямар ч байсан нэг одоо Америк цагаан эмэгтэйсэн. Тэр хүн болгонд Бурхан яг сүнслэг бэлэг авьяас буюу ариун сүнсээр өгөгдсөн бэлэг авьяас нь бусдын авралын төлөө өгөгдсөн Бурханы алдрын төлөөх юм бэлэг байдаг гэдгийг санах хэрэгтэй. Саяхан нэг пастор одоо нэлээд олон хүнтэй сүмтэй пастор юм шиг байгаа байхгүй. Нэг одоо энэ Африкийн цуглаанууд чинь бас их тийм дөргөө шүү дээ тий. Өөр юм ингээл хүмүүсийг ингээд хөдлөсөн. Тэгсэн чи тэр нөхөр ингээд өөрийгөө ингээд нэг сугнаасаа ингээд нэг юмар дүүжлээд тэг ингээд дэше өөр нисэж байгаа юм шиг болоод тэгж байгаа номлож байгаа байхгүй. Тэгээ та нарыг боддоо бүгдээр ингээд харцаа. Би ингээд та нарын дээр заяа. Тэгээ өмсцэн ингээд ямар гутлан тийм байдаг вэ нэг улаан байдаг чаа. Ямар брэнд их вүлээ? Gucci биш. Versace. Та нар мэддэггүй юм уу? Манайх бүгдээр амар христчэн болохоор мэддэггүй юм биш үү? Мэдгүй таны хэлчихдээ эмхтэйчүүд ямар заав юм бэ хэлдэг юм бэ? Тэр улаан уултаа тэр гутлан өмсчээ. Тэгсэн чинь нөгөө ингээ улан харагдаад байгаа байхгүй улаан уултаа. Минийх улаан шиг шүү. Тэгсэн чинь тэгж байгаа байхгүй. Та нар миний гутлын уулыг л харж байгаа. Энэ Есүсийн цусыг санагдуулж байна уу та нар? Есүсийн урсгасан тэр ариун цусан дээр бид нар алхаж байна. Ингээд биднээс үр жимс гарна гэж номлоцсон. Нөгөөдөг нь боо ингээд шуугаан болж байгаа. Энэ одоо юу болоод байгаа? Өөрийгөө бурхан гэж бодоод байгаа юм. Есүсийн ариун цусан дээр гიშгэж явдаг энэ хин бэ гэдэг. Буян болно сте. Юм гажуудахаараа юм болно. Энэ хүнд магадгүй одоо хүмүүсийн анхаарлыг татах тийм одоо чадварлаг тийм ихтгэлийн тийм одоо бэлэг өгсөн байна л та. Гэхдээ энэ мэрэгэн ухааны үг ерөөсөө биш аахгүй. Мэрэгэн ухааны үг бол биднийг даруй болгоно. Мэрэгэн ухааны үг гэдэг чинь сургаалт үгс номон дээр, номлогчийн үгс номон дээр харах юм бол Бурханаас эмээхийг хэлнэ гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр Бурханаас эмээсэн тэр даруй зүрхээр бусдыг хайрлах хайраар үнэхээр бид нар бусдын авралын төлөө ятгах байгаа бол энэ мэрэгэн ухааны үг байхгүй. Та хүн ч гэсэн цаашдаа хэн нэгэнд ятгалын үг хэлэх байх тийм ээ. Тэгээд тэр хүн шиг ингээл гутлынхаа уулыг харуулж байгаа энэ бол Христийн цус гэж ярих бол энэ буруу.
Тэгээ эдгээр нь одоо энэ их бэлэг авиасын тухай ярьж байна тийм ээ. Мэргэн ухааны үгийг өгсөн, мэдлэгийн үгийг өгсөн л гэн тэ итгэлийн өгсөн л гэн. За одоо ингээд би одоо Библийн сургуулиар зөндөө олон жил явсан. Одоо ингээд хүмүүст бас теологийн хичээл заадаг ч гэсэн яг тэр энэ нөгөө мэдлэгийн энэ авьяас авсан энэ хүмүүсийн хажууд бол би бүр юм жоохон байхгүй. Би байхгүй. Би энэ тэнд бас тийм найзуудтайгаа уулзахаараа би зүгээр л тэдний ярихыг сонсдог байхгүй. Тэгээд тэд ингээд яриад бүр айгүй гоё. Бүр ингээд бүр яаж энэ хүн шиг ярьдаг болох уу гэмээр ингээд санагдтаа. Гэтэ би тэгэж чадахгүй. Яг тэгвэл надад яг хэмжээтэй өгсөн гэдэг би мэдчихэж байгаа. Би та бүхэн энийг хэлэх хүсэж байгаа. За гайхамшгуудыг үйлдэх, хиш үзүүлэг, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар өгсөн л гэн тийм ээ. Нөгөөд нь янз янзын хэл, өөр нэгэнд нь хилүүдийг тайлбарлах чадварыг өгчээ гэсэн маа. Энэ бүхнийг мөнөөхөл нэг сүнс буюу ариун сүнс ажилуулдаг бөгөөд өөрийн талаар хүн тус бүрт энийг хуваарлаж өгсөн юм аа. Өөрийнхөө хүснээр хүн бүрт хуваарлаж өгсөн гэсэн байгаа байхгүй. Аамен. За эдгээр нь Бурхны босгон байгуулж байгаа энэ чуулган буюу хүмүүсийн авралын төлөө өгөгдсөн гэдэг бид нар мартаж болохгүй. Бусадтай өөрт нь өгөгдсөнийг харьцуулах гэдэг бол зөв биш юм аа. Энэ бол зөв зүйл ерөөс. Хинд хэр хэмжээтэй ямар зорилгоор өгөгдсөн нь чухал гэдгийг бас та бүхэн санаарай гэж хүсэж байна. За би одоо сүүлийн хэсэг рүү орж эхэлж байна. Сүнсний бэлэг дээрээс нөгөө төрөлхийн тэр чадвар нэмэгдвэл бас үр жимс гарна. Үр жимс илүү хургана. Ийм боломж байна. Яг бас ингэ зүгээр хар ухаанаар ойлгох тий. Бид нар үнийг хэрэглэх үед үр жимс гарна. 1-р Коринтын 12-ийн 11 дээр энэ бүхнийг мөнөөхөл нэг сүнс ажилуулдаг бөгөөд өөрийн тааллаар хүм тус бүрт хуваарлаад өгчихсөн байна. За Бурхан ихэнхдээ таны төрлөх чадвар дээр өөрийн сүнсний бэлгийг нэмж өгдөг. Тэгээ зохион байгуулах чадвартай хүн дээр удирдлагын бэлэг өгж болно тий. Сонсох чадвартай нэгэнд бусдыг тайвшруулах бэлэг өгж болно. Заах чадвартай нэгэнд сургагч юм уу тий иш үзүүлгийн үйлчлэл өгж болно. Гарын дүүтэй хүн дээр яг нөгөө Безалел гэж хүний тухай түрүүчийн бүтэнсөдөр ярьсан шүү дээ. Бурхны майхан сүмийг барихад яаж хийх тэр угуулз тэр гол бүх зүй тонгуудыг нь хэн уран хийх вэ? Би Безалел гэж хүнд өгсөн. Тэр бүх дархчуудыг удирдах яаж хийхийг нь зааж өгөхийн тулд би өөрийнхөө сүнсийг түн дээр би буулгасан гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр гарын урд үүч гэсэн бас Бурханаас юм сүнслэг байдалтай өгөгдсөн байгаа байхгүй. Тэгс нөгөө Мосегийн ах Аарон чинь юу лээ? Гарын дүүтэй хүн байхгүй. Тэр чинь гараараа янз бүр юм хийжсэн хүн баг. Гэтэл тэр өөрт нь өгөгдсөн тэр гарын дууг нэг удаа буруу ашигласан баг. Тэр нүгтэр ард болон Мосег Бурхантай ярихаар нөгөө залбирахаар уул руу гарцсан хойгоор 40 хоног өнгөрсөн. Тэгээ нөгөөдөл нь доор хүлээж бүр байж хадаад твчгээ болоод биднийг одоо нөгөө ингэж аварч Египтээс чөлөөлж өгсөн тэр бурхан бол өөр бурхан юм байна. Мосе биднийг одоо цаашаа авч чадахгүй баг өгсөн юм уу хаашаа. Тэгээ нөгөө ахт нь дарамт үзүүлээд ах нь бүр арга буюу одоо тэдний дарамтаас болоод тэгээ нэг юм тугал тий жижиг юм алтаар юм тугал бүтээгээд Дүнгүүтээ тэндээ юу гэсэн гэхээр энэ та нарыг аварсан бурхан байна гэж хэлсэн. За энэ бол үнэхээр бас том түүнийг үйлдсэн том алдаа нүгэл байсан. Бурхан түүнийг өршөөсөн. Тэгвэл өршөхдөө 40 жил өршөөсөн. За ингээд одоо эндээс бид нар юг харах вэ гэхээр бурхан бидэнд гарын урд өгчөөд байхад бурханы алдрын төлөө үнийг юу лээ? Зориулахгүй байна гэдэг бол энэ бол нүгэл гэдэг бас та бүхэн ойлгоорой гэж хүсэж байна. Би нэг ихчийг санаж байна. Монголд манай сүм дээр нэг ихч ирсэн. Тэгсэн чинь тэр нөгөө нэг юуник боддын янз бүрийн хөрөг зурдаг хүн байхгүй. Тэгсэн тэр хүн Христэд итгэсэн байна. Тэгсэн чинь юу болсон гэсэн чинь тэрийг хийх боломжгүй болчих. Одоо ингээд нэг юм хөрөг гэдэг чинь шүтэн зураад байна шүү дээ. Нэг юм хөрөг зураал тэр чинь нэг хэдэн мянган төгрөг олдог. Тэргээр амьдарч байсан хүн чинь одоо Христэд итгэгч болсон учраас тийм хийж хүнийг мухар сүсэгтэй бурхангүй үзэл рүү өөр одоо шүтэн лөө ингэж хүнийг ингэж одоо гимрүү дагуулснаас би болсон дээргээ шийдсэн ба. Одоо нэг юм шийдвэр гарна, нэг асуудал гарна.
яаж амьдрах вэ? Бурхан түүнд үнэхээр гоё чадвар өгсөн ба. Тэгээд тэр их өөр зураг зурж эхэлсэн. Тэгээд нэг бас өөр зураач ахтай уулзсан. Тэгээд тэднэртэй тэр ах бол бас чадвартай ах. Тэгээд бүр сүмийнхаа ийм нөгөө арын тайзны нартал дээр үнэн гоё Тэнгэрийн улсыг бэлэгдсэн тийм зураг зурж исэн ба. Энэ минь тэгэхээр зөв зорилго руу ингээд чиглүүлэхэд ерөөсөө бидэнд алдах юм ерөөсөө байхгүй. Бурхан бидний харин ч бүр өрөөнө гэдгийг л хэлхийг хүсэж байна шүү дээ. За Бурхан бидний төрлөх чадварыг бас бодож байгаад өгсөн гэдгийг та итгэхээсэй гэж хүсэж байгаа. Бодож байгаад өгсөн зүйл байхгүй. Төрс ингэ санаандгүй байгаа л ингээл. За тэгэхээр сүнслэг бэлэг чадварыг сүнслэг бэлэг нь одоо чадварыг орлохгүй. Бас нөгөө төрлөхөөс бидэнд өгөгдсөн тэр чадвар нь бас сүнслэг бэлэг шиг тэгэж бас үр жимсийг ургуулж чадахгүй байна. Сүнслэг бэлгийн зорилго нь юу гэхээр хүмүүсийг Бурхан руу эргүүлж Бурханд итгэдэг болгохын төлөө байгаа байхгүй. Бурхан руу авчрахын төлөө. Тэгэхээр энэ бол бидний дуудлага байгаа байхгүй. Пастор байх л дуудлага гэж ингэж битээ ойлгоорой. Пастор байх л зөвхөн дуудлага гэж битээ ойлгоорой. Та бид бүгдээрээ Христийг гэрчлэхийн төлөө дуудагдсан хүмүүс байна. Үүний төлөө Бурхан танд сүнслэг бэлгүүдийг өгсөн байгаа. Энийг хэрэглээрэй гэж хүсэж байна. Нэг ихчийн талаар бас нэг тийм юу байгаа. Бид нар залбирлын цуглаан Монголд их хийдэг байсан. Тэгээ залбирлын цуглааны үеэр ингээд одоо тэр ихчийн өгсөн Бурханы одоо бэлэг юу байсан гэхээр тэр ихчийн юу яадаг? Одоо ингээд эдгэх одоо бэлэг авсан гэх юм уу те. Тэгээд бид нар заримдаа ингээд хичнээн сүмийн жоохон удирдах хүмүүс байгаа ч гэсэн тэр их чи ямар нэгэн тийм удирдлагын хэмжээнд одоо тийм тослогдож томилогдсон хүн биш ч гэсэн тэр их чиг заримдаа бид нар дууддаг эмэгтэй хүний төлөө залбирч болохоор ёо их чи наашир гэдэг та бас ингээд хамтдаа энэ хүний төлөө залбираад. Тэгээд явандаа тэр их ч маань жоохон яаж эхэлсэн би тоож эхэлсэн. Тэр өдөх маань яасан гэхээр нэг тим яриа ярьж эхэлсэн ба. Манай энэ одоо ахлагч энэ пасторууд ерөөсөө эдгэж чадахгүй байна. Тэгээ намайг дуудаад байна гэд ингээд эхэлсэн баг. Тэгээд тэр чинь бас яг тийм зөв зүйл биш байсан байхгүй. Тэгээд тэр өөрөө нэг тийм бодолтой болсон хүн чинь ингэж нэг хургасаар байгаа тэгээд сүлдээ сүмэс гараа авчихсан. Энэ бол харамсалтай зүйлээс. Тэр их харин зүгээр даруу байгаад те. Бурхан хэрвээ тэр их чиг өөр тийм чухал үйлчлэлд бас ингээд дуудаад зориулаад ингээд хэрэглэхэж хүсэжсэн чинь билүү яаж мэдээд байгаа. Юу бидэнд Бурханаас өгсөн сүнслэг бэлгийг бөхөөд өгөө гэхээр энэ бардам байдал. Өөрийнхөө төлөө хандуулж, өөрийн алдрын төлөө чиглүүлэх үед. 1-р Тесалоникийн 5-р бүлгийн 19 дээр сүнсийг бөхөө гэсэн баг. Бурханы ариун сүнс танд өгсөн тэр бэлгийг л илүү ингэж одоо асааж, галтай байлгаж, үр жимсийг ингэж ургуулахыг хүсэж байгаа. Заримдаа хүмүүс айдаг. Би алдаа гаргуул яах вэ гэж те. Алдаа гаргуул яах вэ? Гэхдээ яг жоох эмээх юм байна. Гэхдээ бүр ингэ айгаад тэр чинь нөгөө Бурханд үйлчлэхгүй байх шалтгаан болж болохгүй л те. Бас харьцуулж болно те. Тэр ариукад өгсөнтэй минийх ерөөсө хавтахчгүй юм байна. Тэр хүн л Бурхандаа үйлчлэлтэй юм аа. Минийх бол ийм жижиг юм чинь би энэ жижиг юмар яах юм. Яг нөгөө нэг түрүүчи бүтээсэн өдөр нөгөө Есүсийн хэлсэн нөгөө талантын сургаалт зөвлөл дээр тий нөгөө ихийг хариуцуулсан хүмүүс нь бүр их өрөнд орчихгүй тулд гэж бодоогүй ч гэсэн тэд нар эзэндээ буцаагаад 2 дахин илүү өргөе гэсэн тийм илүү үр жимстэй ингэж бай гэсэн тэр сэтгэлийг нь тэр эзэн нь таашаадаг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг талаанд авсан нөхөр чинь яадаг гэхээр энэ нөгөөдөл том боломжууд өгч надаа нэг юм жоох юм өгчлээ. Энэ ёстой нэг гороо сантч үгээд очоод нөгөө нэг талаанд аваачаа газар булаа хийцэн. Тэгээ эзэн нь хол аянд явчаа буцаад ирсэн чинь таны нөгөө надаа өгсөн чи яг тэр чигээр нэгийг ч үрж мөрөөгүй шүү гэх нэгс. Тэгсэн чи эзэн нь ууралсан. Чи өстой итгэмжгүй амт юм байна. Чи бүр энийг нөгөө хоёроос ядаж жишээ аваад чи энэ жижиг юм ч гэсэн чи нэг жоохон ч гэсэн ингээ итгэмжтэй хандсан болвол би чамаас их юм хүсээгүй шүү дээ. Чи гол нь над сэтгэлээ хардаа, над хандлагаа хардаа.
Чи надаа ингээд оролдоод эзэн уучлаар би байдгаараа л оролцсон өсгөж чадсангүй гэж хэлж болно шүү дээ бас. Тийм үү? Чадаагүй юм чи яах юм. Тэгсэн чинь бүр нөгөө хандлага нь юу гэхээр та угаасаа юм нарийн тэгээд нэг боломжгүй юм дандаа тий боломжгүй юм дандаа шаарч эзгүй цөлөөс ус ундаа гаргаж те одоо юу лээ ир ухарсаж эзгүй цөлөөс юу гаргана гэдэг лээ тэр үгийг бүрэн санахгүй байгаа юм. Яг тийм хандлага гаргасан учраас эзэн нь түүнд ууралсан баггүй. Бурхан яг бас биднээс ингэж асууна. Биднээс нэг жоохон ч гэсэн нэг зөв хандлага зориулалтыг л бурхан хүсэж байгаа байхгүй, хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ямар нэг байдлаар энэ дэлхийд бурханы хийхийг хүсэж байгаа тэр зүйл нэмэр тус тий одоо хүч уран болж өгнө л гэсэн утгатай баг гэдэг байна да. Тийм үгүй юу? Тэгэхээр нуусан таланттай адил ашиглагдаагүй бэлэг бөхдөг баг. Ашиглагдаагүй бэлэг бөхчдөг баг. Яа одоо ингээд би заримдаа бас яадаг би жоохон хэтрүүлж бодож ич магадгүй. Яа одоо нэг жоохон нэг хурган авьяас ингээд бурхан өгсөн. Тэгээ нөгөөдхөр нь ингээд амьдраа жоохон ингээд нэг алдартай болоод за нэг Facebook, YouTube, тэгээ одоо Instagram-аараа нэг хитэн дагагчтай болоод ирэхээр бүр ингээд бүр хүний дээд болчлоо гэл ингээд явж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээ нэг бас нэг жоохон сэтэр зүүн, жоохон одон медаль аавна, стаална тий. Ингээд өнгөрч байгаа хүмүүс байна. Тэгээ бүр ингээд нэг юу агаад ерөөсөө би чамайг яатсан ч яахгүй гал ингээ хэрүүлэхээр л тэгдэг болсон хүмүүс байна. Эргээд бурхан бидэнтэй ингээ тооцоо бодно штэ. Тэгээ би чамайг энэ хүмүүст ингээд нэг гоё эерэг юм юу өгч хүмүүсийг над руу ирэхийг ятгахсан юм хүн байгаасаа гэж үнэхээр хүссэн. Гэтэл чи хамраас өгчгөөд чи өөрийнхөө төлөөлөх хэрэглээд чи зүгээр хийдэмий энэ авьяас чадварыг зүгээр хоосон цацсан байж таа гэж. За би одоо эхийн тухай дууны сүүлийн он жилүүдэд гарсныг сайн мэдэхгүй л дээ. Өмнө нь зөвхөн дээр үеийн нэг тэр дуунуудыг бол ер нь нэлээд мэднэ. Манай ээж их зааж өгнө. Тэгээ би нэг бодохгүй юу. Нэг удаа бүр цэрэгтэн гэж чинь тэр чинь бас нэг говьд байж байгаа. Тэгээ өөрийгөө тайвшруулах гээд ингээд янз бүрийн дуу дуулаа сууж байгаа бодохгүй юу. Би энэ дууг ингээл дуулаад байх юм. Тэ ээжийн тухай дуулаад. Яг ээжтэй зориулаад өөдөөс нь харж байгаа дуулж игэл энэ дуу гүм утгатай яа. Тэгэхгүй би ингээ хагаарч дуулаад энэ ямар ашигтай. Би зүгээр л өөрийгөө тайвшруулахад дуулаад байгаа юм. Яг энэ шиг. Авьяас чадвар, энэ сүнслэг бэлэг, бусдын авралын төлөө бүр тэгээд эргээгээ тэр хүмүүс бурханд алдар өргөж байгаа нь ийм чиглэлтэй байж атал бид нар зөвхөн өөртөө л зориулаад өөртөө хадгалаад үйлдвэл бид нар зүгээр нэг одоо эхийн тухай дууг нэг цүлд над шиг ингээ хашгирсан үнтэй л адилхан байна. Тэгээд би дараа нь цэргээс ирчээд ээжтэй ингээ зориулаад дуулж өгөхгүй. Тэгээд цэрэгт би бахта нэг ээж аавын тухай дуу сурчаад бас нөгөө хоёртой дуулж өглөө. Тэгээд ямар утгатай санагдчихэв тэр. Ямар утгатай санагдчих. Энэ шиг бид нар бурхныг магтахтаа ч гэсэн бид нар чи энэ дууг өөртөө бурхан дуулж байгаа сте. Бидний залбирал шүү дээ тийм ээ. Яг энэ шиг та залбирахтаа ч гэсэн өөртөө залбирахгүй гэж Библи хэлээд байгаа. Залбирахтаа ч гэсэн бурханд хандаж залбирж байгаа гэдгийг бид нар мартахгүй байх хэрэгтэй. Энэ шиг бас бидэнд өгөгдсөн тэр сүнслэг биелэг авьяас тэр чадвар бол бурхны төлөө өгөгдсөн сүнслэг утгатай зүйл байгаа. 2 дугаар Тимоти 1:6 дээр Паул өөрийнхөө дагалдагч чинь Тимот гэдэг энэ залуухан удирдагчид юу гэж хэлсэн гэдэг. За, бурхны алдрын төлөөх энэхүү шалтгааны улмаас миний одоо чиний төлөө залбирахад ингээ ариун сүнсээр буусан бэлгийг сэргээхий чамд сануулъя гэж хэлж байгаа байхгүй. Тэ? Миний гар тавьгснаар чамд буу бурхны бэлгийг сэргээхий чамд сануулъя. Хэрэглээрэ гэж хэлж байгаа байхгүй тэр. Өмнөх номлол дээр бидэнд өгөгдсөн чадвар бол бурхны энэ дэлхийд явуулж байгаа ажлын нэг
төлөвлөгөөний нэг blueprint, design босгон байгуулж байгаа зүйлийн нэг хэсэг л байгаамаа. Тийм ээ? Бид нар одоо бүхлээр нь харж чадахгүй ч. Энэ зоригтой өгөгдсөн сүнслэг зүйл гэж үздэн бол өнөөдрийн энэхүү номлолоор та бидэнд Бурхны ариун сүнсээр өгөгдсөн бэлэг бол одоо Бурхан амьд оршин буй ажиллаж байгаагийн нотлогоо болж харуулах ёстой байдаг. Аамен. Тэр бүгдээ хамтдаа залбирцгаая. Их эзэн минь та миний дотор аль хэдийн өгсөн бэлгийг та сэргээж өгч. Айдсаас минь илүү таны хүчийг, харьцуулалтаас минь илүү таны дуудлагыг сонсох зүрхийг өгөөч. Надад өгсөн чадвар, бэлгийг таны алдар ба хүмүүсийн төлөө, авралын төлөө үнэнчээр ашиглахад минь туслаач хэмээн би таныг эзэн залбираасаа гэж хүсэж байна. Хамтдаа их эзнийг дуудан залбирцгаая.